За манай хотел ийм байгаа. За оройн хоолны менюнд вау. За энэ одоо юу вэ? Бүүн урлагийн бүтээл, бүүн гой хийхгүй байна. Оо, looks yummy. Ямар тейбл. За тойроо тарын өөр юу вэ? За энэ салат нууд байна. За энэ манай буццаг явж байна. Цэцэг явж байна. За ийм олон салат нууд. Good evening. Ийм бүтээл шиг биш дээ. За. Here I am. Yeah, let's eat. За энэ оройн хоол маань ийм зөндөө кейк мэг аваад үзчихин. Манайхан бас гоё хоолоо идэж байна. Наригвэнд бичлэг аюу ажин сүтгэж байна энэ хүн. За одоо бид нэр underground studio нөгөө газар дуурч руу орж иж байгаа юм үзье байт юм байна. Иш ороод үзье. Наач би микро автобусанд олчихчих. Sorry. Ингэж зогсон юм. Яг энэ аатанд ордог. Оо, надад. За доош байна бид нар доошоо 5 давхар хүртэл нь явна гэсэн. Оо тийм байх бол хамжтай байхгүй. Ингэж ядах тавьчих шиг. Давхар гэж. Танараас юу юм хамжтай. If they say that up above is safe, you look it out inside, then you can go. За энэ болохоор Христийн толгоос өмнөх 1500 жилийн өмнө баригдсан газар дургах тийм байна. Тэгээ энэ Христийн тооллын хөдөлгөөр бас маш олон итгэгчид Ромын цэргүүдээс цугтаж энд орогнож амьдарч ирсэн байна. Тэгээд энэ бол доошоо ингээд 9 давхартай ийм газартай хот. Тэгээд одоолаа ер нь 6 дахь давхар байна доошоо. Тэгээд энэ болохоор яадаг гэсэн бэхээр зөвхөн survive хийхэд бол энд оршиж амьдарч ирсэн байна. Маш олон ороо. Тэгээд нийтдээ 5000 хүний багтаамжтай бүр олоолаа байдвал 15,000 хүн багтаамжтай ийм ороонд баримжээ. Тэгээд шөнийн цагаар зөвхөн хоолоо хийж иддэг. Яагаад гэхээр агааржуулалтын нэг систем байгаа. Дараа нь харуулъя. Тэрүүгээр утаа гардаг учраас цэргүүдэд баригдах аюултай учраас шөнийн цагаар зөвхөн утаа гаргаж хоол хүнсээ тавьсан. Тэгээ хоол хүнсээ болохоор өөр бас итгэжид гаднаас оруулж ирдэг тийм хүмүүс байсан байна. Тэгээд бид нар бол махыг бол маш ховор идэв гэсэн цөөхөн жимс тэгээд ногоо одоо баг зэрэгэндээ үр будааны тиймэрхүү зүйлсүүд идэж амьдарч хийж байгаа. Маш ховор баярын үеэр одоо тийм махан зүйл идэх ийм боломжтой амьдарч байсан. Итгэлээ сахихын тулд бид нар хамтдаа амьдарч, хамтдаа залбирч, хамт байхын тулд ийм их зүйлээс гаргаж юм газар дороход хүүтэй үдэ юм хөлийн ийм газарт амьдарч ижээ. За энд ингээд өрөө хэрэгтэй болохгүй. Тийшээ хаал өрөө гаргадаг. Тийм байж. Яг гаргал юм бол хаал томрол юм байна. Ийш болохоор юм насарсан хүмүүсээ тавьдаг өрөө байжээ. Ийм ушны хэсэг. Ийш одоо бид нар болохоор цуглаан хийдэг байсан чаплынхан хэсэг рүү орох гэж байна.
Өргөд барьц тавьдаг те амтэн амтэн яадаг гэсэн. Яг гал төлжсэн байх боломжтой байна. Нэг юм хэсэгтэй. Борооны ус. Drainage ингээд өөр хот руу ордог ч юм өөр нэг юм connecting юм өхнүүд байдаг гинэ. Тийм. Яг юм үндсэн замаас жижиг өхнүүд гаргасан. А энэ яг агарын ventilation юу ч нэг илтэй байсан байна. Тэдний чулуу тавьдаг. Окей. Агаарчлалтын системийнх нь баг нөхөн юм байна тий. Окей. Тэгээд тийм ухаж яг бүр яагаад байгаа. Гэхдээ дахиад нэг олон layer доошо байх боломжтой. Аха. Тэгэхээр энэ ингээд шилэн юу тавиад гэрэл тавьсан байгаа. Окей, окей. They had the food. Энэ нэг термин чулуу энэ дээр байж штеп өөр. Тэгээд гэхдээ хөөс ногоо яаж хийчихсэн зүгтүүлсэн болов. Термин чулуу. Энэ тийм food store өөр одоо хэсэг рүү холбогдсон нөхнөд байгааз тэгэхээр өөр юм хот руу ч юм өөр ингээд юм руу холбогдсон юм байна. Do this as fast as possible. За тэгээд энэгээр энэ түнэлээр явахдаа зүгээр шууд хурдан явчаарай гэж. За төгчөрч байна гэдэг нь маш их юм аа. Мөсгөж явж байна. Надад буцаг болрооноор явж байна. Явж байна. Наа хажууд ийм нэг өрөө гарч ирлээ. Ингээд таацны ингээд ошоо. Саад явж байна. Ордэргүй юм бөхсөөгд. Бөхсөөр аваад. Дүүр усууц юм хийгээд. Сууцмэ хийгээд шахаад ийшээ гарч ирдэг байжээ. Гадаа нь баха уусаа усууц мэ мод ирсэн шүү дээ. Гол хаан дээр дүүсэн бол underground тийм бүр тэлэг юм жижигээс байгаа. За зүхтаах үедээ энэ чулуугаар хаагаад ирдэг байсан байна. As possible, and the ventilation shaft in the halfway. За нэг агарын солилцооны чинь яг замынхаа голд байгаа шүү заяа. Гэс хараа зураг дарах юм аягаар ана түнэл чинь нөгөө нарийнхан түнэл чинь эхэлж аль болох зогсохгүйгээр хөдөө явах шаардлагатай. 25 meters. 25 метр урттай. Түнэл дээр явахдаа утсан биш. За. Very carefully. За энэ жиг агааржуулалтын систем юм байна. Стоп. Ашигч суугаарай. Бүрүү. Суугаарай. За. Яагаад энэ нарийн машин болчих юм бэ? Бүрүү. Аха. Окей. За доош шахтар руу гарч шүү. Жаач толгоогоо зохио. За. Эч толгоогоо зохисоо. Хүн амтны бүкс битэн мөргөөд зүгээр яв. За энэ толгоо зохиссон юм байна. Юу. Ой, за энэ гас. Харин тий. Yeah, finally. Normally, again, another storage. Oh, storage. Most is liquids. Liquid storage. Ямар нэгэн food storage. Юм хот байгаа гэж. Нэг дөө хот за энэ бүгээр яваад байгаа. If you have a husband or a wife to get rid of, За эхнэрээс салмаар байгаа нөхрөө эхнэрөө юм уу нөхрөө ийшээ явуулаарай гэж эргэж ирэхгүй гэх. Air ventilation харсан шүү дээ. Дахиад 3 давхарч доошо байх боломжтой байна. and remember at the bottom there should be a graveyard as well. Хамгийн доор оршуулгын газар байгаа шүү дээ. There were many
ventilation shafts that you've seen that now it is blocked, but they were open. За нөгөө ийм блоклэгдсэн вентиляшн юмуд бол байсан. Гэхдээ одоо бас нэгж байгаа. Even in the living quarters, remember there were the signs of the smoke. За хүмүүс амьдардаг хэсгүүд дээр нь ч гэсэндээ энэ нөгөө утаа юу болсон. That means that somewhere they were cooking as well. But during the daytime, it was impossible. Because imagine this is the hill. Because for the biblical times, remember, it was a big privilege to pray freely rather than luxury life. Тэгэхээр Библийн таймын үедээ бид итгэжний хамтдаа зурлаад хамтдаа залбирна гэдэг бол өөрөө ерөөсөө маш ховор болгоноос ачлал Especially we will talk those for tomorrow, the day after. Remember, we started from the stables. So even the entrance of the underground city was hidden. It was secret. Only the Christians were calling each other. And some of them had to stay outside. So they were living like two different lives. Imagine outside all day long you should work on the field. You should stay with the pagans. But when you come back to your family, the faith of Christianity. Alright, that's why underground cities are important. But За хэрэг жоохон давчлаа. Тэгтээ гоёлаа. Зургийг Ooh. $150? Yes. You're from Kyrgyzstan? Kyrgyzstan? No, we are from Mongolia. Where? Mongolia. Mongolia. Yeah. Ah. You want to see other options of this one? You don't have to buy, just looking. Okay. Come please. Hello. If you want, you can have a look. Please come in. Юу юм бол юм. Эхнэрт гарахын тулд энэ хевсний хийж Also I have like this longer. Sorry. Okay. Like this longer. What is this for? For the floor or for the For your sofa or if you have something? corridor, you know, your long way you can use. Also I have something like this, these sizes. Chalet. This is from Cappadocia. Okay. Like this I have for your bats or for your own door. How much? It's $1,000. $1,000. I have It's it's but special carpets. We call Memlük. For the name of the carpet is Memlük. Wow. If you like something, I can make good prices for you. Okay. Окей, бид нар одоо Аясэл нэртэй ийм алдартай савхин эдлийн дэлгүүр дээр ирсэн байна. Манай болроо одоо фэшн шоу алхам байна. Where is my underwear, man? You have anything? За ийм бас үслэг эдэлтэй юм байна. Үслэг эдэл. You know this, it's like this. Okay. Grab some and take a seat. Wow. Thank you, Sayak. This is, no alcohol free it is. Okay. Herhalde değil mi? За фэшн шоу үзэх нэ. Бид бүгд. Not you. We say,
Mamacita, qué bonita. When we start to use this piece, you need to be so careful because sensitive material. За энэ хил нь болохоор нэлээд болгоомжтой байх хэрэгтэй 0.5 мм гэх шиг боллоо. Тэгээд нэлээд мэдрэмтгий материал учраас болгоомжтой байх хэрэгтэй. That's why we are working reversible like this. За хоолнд ор болгоно нэг иймэрхүү салаад, ийм тал. Сага бидний хүлээж идэг. Тэгээд байна. Ийм хатан агуушиг ресторан. Агуушиг гэж угаасаа яг тийм хатан агууд байршдаг. Ийм ресторан байна. За яг энэ уламжлалт томатес суп гэмээ. Шавран варнаас өгч байна. За тэгээ бүгдээрээ идэнэ. No, maybe. Okay. Аа капота гэдэг нэг вайна хийдэг сав юм байна тий. Оо сав юм уу? Дотор юм таа нөгөө. Хатуу байна. Гэхдээ хатуу юм. За энэ хаднуудынхаа дээдлийнх нь хэсэг нь болохоор ер нь нөгөө вулканогийн тесрэлтийн үеэр би бас өөр бодлого болгоод доотлих нь болохоор өөр байгаа. Ийм тогтцоод мөөгшөг чимшигтэй малгайтай ийм алхах шиг чимшиг ийм тогтцоод тэн болохоор тэмээ шиг байгааз ийм өөр бүтцтэй байна. Oh. За бид нар одоо нэг айлын агуулах руу орох гэж байна. Тэгээд яг ийм нэг агуу тий агууныхаа доор хавшигтай. Wow, fantastic baby. Oh, family search. Wow, so beautiful. Гэр бүлийн агуулах. Wow, ийм их лимонтой. Wow. Ой, нартай ингэж. Wow. Wow, fantastic. Wow. Go this way.
Geç. Anlamıyorum. Вау. Нэг аль ийм их лимонтой те. Ёо, юу юм бэ бүр гайхалтай. What's your name? My name is Ali. Aya. Evet. How old are you? Anlamıyorum o kadar. Your Yok, yok. age. Anlamıyorum. You don't know. No İngiliz. Okay. You love lemon? Aynen limon. Okay. Aynen. Dur açayım bunu. Okay. He's showing me the lemon. He selected. Ooh, is it yummy? Is it yummy? Anlamıyorum. So delicious. Mwah. Yeah. Thank you. Nice. Wow. So fresh. Wow. Thank you. Wow. Thank you. So wait a minute. За энэ гэр бүл болохоор ийм том агуулгын хадны те доор юм агуулгатай стоrageтэй. Тэгээ лимоны юм сэгстэй лимон тарьж ургуулж хадгалж зардаг ийм бизнес эрхлэлтэй гэр бүл байна. За нэмэгийн дарахны. Çökersen beni duyamazsın. Dur oturur biraz dur. Alo. За ингэж гараа хариутгаад лимонтэй угаар гараа хариутгаад тэгээд тавгийн идэж хэрнээс амсдаг юм байна. Lemon colon, by the way, is strong. Be careful. Not. I mean. No, not. Турк айл гэнтийн зочдыг эзэн хэлнээсэн хүмүүс гэж үзэж маш хүндэтгэлтэй авч үзэж гэрт байгаа бүхий л хамгийн сайн сайхнаараа тайлж өгддөг юм билээ. Энэ ёс заншил нь үнэхээр их таалагдсан. Хичгүй ингээд гэр бүлээ танилцуулаад зургнуудаа Kızım Aliye, küçük kızım Binnur. Bu da teyzem, bu da teyzem, bu da teyzem, bu da annem. Annem. Тэгэл одоо нөгөө Дэс нь хардаа юм вайн юм гэж ургадаг шүү дээ. Оо балкон дээр ингэж тэрт юм байна. Ваа. Үзэм? Üzüm. Eylül'de yine. Elde mi çıkar? Five months. Аха. 5 months. Окей. Энэ ингээ хашаандаа хушиг тарьсан байгаа. Гүзээлцэн тарьсан байгаа. Тэгээд тэр дээр нь болохоор ус үзмээ мод тарьсан байгаа. За манай ах тэр тагтан дээрээ сайхан тамхилж байна. Хич гараад ирлээ. Гой. Энэ тарьчээ. Ингээд дуултайгаа.